Өчигдөр хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр гадаад иргэн харьяатын газраас олгодог визний зөвшөөрлийг цахимаар олгохоор болж байна. Энэ бол 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ажил юм а. Тэм учраас энэ сэдвээр үзэгч та бүхэнд манай студид ирсэн хоёр зочин дэлгэрэнгүй мэдээлэх болно. Бидний урилгаар манай студид гадаад иргэн харьяатын газрын виз зөвшөөрөл, харьяатын газрын мэдээлэл авалгааны мэргэжилтэн их жаргал, замын тус газрын виз зөвшөөрлийн мэргэжилтэн төрхүүнээр хүрэлцэн ирсэн байна. Цаг зав гаргаж манай студид ирсэн та хоёрт баярлалаа. Орой өндөргөө. Орой өндөргөө. За баярлалаа. Тэр гадаад иргэн харьяатын газраас 11 ангиллын визийг гадаадын иргэдэд олгодог. Яг хичнээн ангиллын визийг цахимаар 5 дугаар сарын 1-ээс эхэлж олох гэж байна вэ гэдэг мэдээллийг манай үзэгчдэд эхлээд өгөхгүй. За 5 дугаар сарын 1-ээс визийн зөвшөөрлийг үйлчлэгийг цахимаар хүлээж авах гэж байна. Эхний тохиолдолд бол жуулчин ангиллын 1 удаагийн бизнес ангиллын 1 удаагийн болон олон удаагийн визийн зөвшөөрлийг хүлээж авах гэж байна. Тэгээд энэ нь бол шат дараатаагаар систем цаашаа хөгжөөд явах юм. Эхний ээлжинд 2 төрлийн виз. Тийм байна. 2 төрлийн гэсэн үг. Яагаад энэ хоёрыг төрүүлээд одоо юу гэдэг нь те цахим хэлбэрч хилжүүлж байгаа вэ? 11 төр ангиллын визнээс хамгийн их мэдүүлдэг виз нь энэ төрлийн виз үү? Эсвэл өөр шалтгаан байна уу? Тэгж ойлгож байна. Өмнө нь болохоор одоо юу гэдэг нөө бичлэн те визээ мэдүүлдэг байсан бол энэ удаа цахимаар мэдүүлдэг болно гэж байгаа. Тэгэхээр цахимаар бас яаж мэдүүлэх вэ гэдэг дээр бас иргэд гайхчихж магадгүй те. Танаа вебсайт руу хандах юм уу? Аль эсвэл өөр тусгай аппликейшн байна уу? Энэ цахимаар виз мэдүүлэхийн тулд манай байгууллагын гадаадын иргэн харьяатын газар гэсэн латинаар бол Immigration Government гэсэн манай цахим хуудас руу орно. За энэ цахим хуудас руу орохлоор зэрэг баруун дээд өнцгтөнд цахим виза гэсэн үйлчилгээний хэлбэр байна. Тэрлүү дараал орохлоор тэнд тухайн иргэн энэ хоёр төрлийн визийг авахын тулд ямар шатраас арга хэмжээний бүртгэлүүдийг хийх вэ гэдэг тэрэн дээр бичсэн байна. Үүнийхээ дагуу тухайн өөрийнхөө авах гэж байгаа бүртгэлийн төрлөөр тухайн бүртгэлийнхаа цонхыг онгоолгоод ингээд холбогдох баримт бичгүүдэд энд хавсаргаа нүгтгийн нөхөд бөглөдгийг бөглөөд хамгийн сүүлд манад илгээх гэсэн товчийг дарснаар тухайн хүний хувьд хийх үйлдэл нь дуусаад манайх хүлээж авч байгаа. Энэний дараа манайх 3 хоногийн дотор 3 хоногийн дотор нөгөө ирэндээ эргээд тухайн хүний мэйл хаягаар эсвэл гар утсанд нь бас юу явуулж байгаа. Мессеж явуулж байгаа. Тийм. Яагаад гар утсанд тэгэхээр зэрэг нөгөө тухайн одоо манайтай харьцахын тулд заавал интернеттэй орчинд нөгөө нь сууж харьцна. Гэтэл нөгөө хөдөө гадаа янз бүрийн байдлаар явж иж бол тэр үед нь тухайн хүний хариу гарцсан байх юм бол утаснасаа харчаад би энэ үйлчлэгээ интернеттэй газраас авах боломжтой юм байна гэдгийг хараад бас хандах тийм боломжтой болж байгаа. За ингэж захимжуулснаар энэ бол иргэдийн хувьд бол нэлээд үр нөлөөтэй ажил болж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг манай байгууллага нисэгт айгүй хоол энэчнээс бараг 20 км очихын тулд өчнөө цаг заваа гарцсан. Очисон хойноо хэрвээ тухайн хүний мэдүүлсэн баримт бичгийн бүрдлэн дутуул дахиад явна. Гэх мэтлэнгээр тухайн өөрийнхөө алтан цав цагийг айгүй гарцдаг байхгүй. Одоо бол тийм байхгүй болж байна. Тухайн өөрийнхөө яг тэр бидний гаргаж ирсэн програмын дагуу мэдүүлээл дутуу юм байвууд бүгдээр ингээд бүрдүүлээ манайх руу илгээн манайх тэр дор нь хариуд нь таних бүрэн байх юм бол таны материалыг бид нар хүлээ авлаа. Хэрвээ бүрдлээ болоог бол таны ийм материал бүрдлээ болоог байна. Энийг өгөөцөн. Тэгэхээр нөгөө хүн манайх руу заавал явах шаардлага байхгүй. Цаг цаваа бол нэлээд сайн хэмнэлт хийж гэнэ гэсэн үг байна. Өмнө нь өөрийн биеэр ирээд нөө виз авдаг байхад хэд хоногийн дотор өгдөг байсан бэ? За цахим хэлбэрт оруулахлаар саяны таны хэлснээр бол 72 цагийн дотор эргээд виз олох боломжтой эсхийг нь мэдэгдэх юм байна тийм үү? Хугацааны үед ямар зөрүү гарч байгаа гэсэн үг вэ? Ер нь бол хилийн бомбт дээр виз олгох хүсэлтийг бол тухайн иргэнийг тухайн хилийн бомбт дээр ирэхээс 14 хоногийн өмнө бол өргөч нь хүсэлтээ гаргасан байх хэвээр. Тэгээ манай байгууллагад хүсэлт ирүүлснээс хойш ер нь визийн зөвшөөрлийг үйлчлэгээ ажлын 3-аас ажлын 5 хоногийн дотор одоо хариуг хүргүүлдэг байсан. Одоо цахимаар одоо мэдүүлсний дараа мэдүүлэх тохиолдолд бол ажлын 3 хоногтой бол хариуг хүргүүлэх байгаа. Иргэдийн хувьд ер нь одоо виза мэдүүлэхдээ те юун дээр
алддаг вэ? Одоо цахим хэлбэрт ороод ирэхлээр магадгүй нөө бичиг баримтаа яаж цахим хэлбэрээр одоо татаах вэ, явуулах вэ гэдэг бас алдаа гарч магадгүй энэ те. Тэгэхээр юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Цахимаар виз мэдүүлж байгаа тохиолдолд. Цахимаар виз мэдүүлж байгаа тохиолдолд тухайн манайхаас янз бүрийн бичиг баримт шаардна. Жишээлбэл дотоодын тодорхойлолт, тухайн урьж байгаа хүний гадаад паспорт, эсвэл тухайн аж ахуйн өрсөн бол аж ахуйн нэгжийн гэрчлэгийг мэт. Энэ бүгдээ эхлээд бүгд сканертаад бэлтгэсэн байх хэрэгтэй. Тэгээ файл хэлбэрээр. Тэгэнгүүтээ манад яг мэдүүлэхдээ тухайн нөгөө сканерт хэлбэрээр файл хэлбэрээр манад дамжуулах. Ийм учраас тухайн иргэн манай цахимаар мэдүүлэхдээ бүх бүрдүүлэх баримтаа бүгдээр ингэ сканертсан байх ийм шаардлага хангасан байна. Таны хувьд нэмжлэх юм байна уу? Нэмжлэхэд аливаа үнэн зөв мэдүүлсэн байх хэвээр, тухайн иргэн хүсэлтэд үнэн зөв мэдүүлсэн байх хэвээр, бүрэн гүйцэд мэдүүлсэн байх хэвээр. Тэгээ өргөх гэж байгаа иргэнийхээ өргөх гэж байгаа иргэний бичиг баримтыг хүчин төгөлдөр байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Тухайн иргэнд виз олгоход тухайн иргэний паспортын хүчинтэй хугацаанд дорож 6 сар байх хэвээр, 6 сараас доошгүй байх хэвээр гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэн зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй. Тэгээ гол нь тухайн бомб дээр тухайн иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө хүсэлтэд гарах хэрэгтэй гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тийм байна. Хугацаа хэрвээ 14 хоног өнгөрчүүл яг виза олох хугацааг нарийн заадаг нь ямар учиртай вэ? Яг өнөө зөвхөн хуулиар ял хэрэгжүүлж байгаа асуудалтай. Журам дээр тухайн иргэнийг ирэхээс 14 хоногийн өмнө мэдүүлэх хэрэгтэй гэсэн тэр шаардлага бас тавиулах хэрэгтэй. Заавал 14 гэлөө ер нь гэхдээ ирсэн бид нэр аль болохоор л аваад бүгдэнд нь хариулт өгнө л дээ. Визаны төлбөр хураамжид ямар нэг байдлаар цахим хэлбэрт шилжсэнээр өөрчлөлт орж байгаа юу? Өөрчлөлт ороогүй. Визийн зөвшөөрөл нь болохоор нэг хүнд зүгээр тэмдэгтийн хураамжийн тухай хуулиараа яг тэр заасан тарифаараа л явж байгаа. Одоо ярианыхаа ихэнд хэлжсэн 11 ангиллын визнээс 2 ангиллынх нь виз буюу одоо JB гэсэн 2 төрлийн визийг 5 дугаар сарын 1-ээс цахимаар олгоно гэж тэ. Тэгэхээр үлдсэн 9 ангиллынх нь виз нь одоо цахим хэлбэрээр биш бус буюу өөрийнхөө биеэр мэдүүлсэн хэвээрээ байна гэсэн үг үү? Зөвхөн ихний ээлжинд. Энэ бол нэг үе шаттайгаар явж байгаа. Тийм. Энэ маань манай нөгөө бүртгэлийн үндсэн үйл ажиллагааны гол сүм энэ хоёр дээр явж байгаа учраас ихний ээлжинд энэ оруулж байгаа. Дараа нөгөө гэр бүлийн хүмүүсийн хүүхдүүдийн ингээд визийн төрлөө зөндөө. Тэрийг бол араас нь хойноос нь хийгээ яваад энэ ондоо ер нь баргаж баг. Оруулаад дуусгах тийм зорилттой явж байгаа. Одоо онлайн хэлбэрт шилжүүлэхээр ч гэдэг юм уу нөгөө сүлжээний алдаа гэж заадаг шүү дээ. Жишээлбэл одоо хил дээр ирэхэд нь сүлжээнд гацчих үе гэсэн болгоомжлол бас байх бах. Тэгэхээр энэ өөрөө бас хэр найдвартай систем юм бол ер нь сүлжээний хорд одоо онлайн үйлчлэгэнд хамгийн гол нөлөөлдөг юм сүлжээний хорд гэж байдаг. Сүлжээний хорд өндөр байх тусам бид нэр тухайн өндөө хордоо хугацаанд төргөө хугацаанд найдвартай хариу өгөв. Сүлжээ доголдвол энэ биднээс хамаарлахгүй шүү дээ. Энэ чинь нөгөө мэдээлэл харилцаа технологийн газраас сүлжээнийхээ оператор компаниуд хойрлоо өгсөн. Тэр компаниуд нь бидний сүлжээний аюулгүй байдал хорд тасалгүй байдгийг хангаж явдаг байхгүй. Энэ бол ерөнхийдөө сүүлийн үед ажиглалтаар бол ер нь бараг цөөхөн гардаг. Гарахын үед гарна. Тэ. Үлдсэн 9 ангиллын визийг хизээ цахимаар одоо олгодог болохоор төлөвлөж ажиллаж байна та бүхний хувьд. 9 ангиллыг одоо яг гарцаагүй олон удаа ханддаг хандлтуудаа бид нэр аваад тэр дараагийнхаа ээлжийн жишээл хувийн урилгач байдаг. Ингээ оруулах гэж төлөвлөсөн явж байгаа. Дараа нөгөө гэр бүлийн гишүүдийн тэр хүүхдүүдийн тэр визний зөвшөөрлийн асуудал эдгээр хөлбөс суралцах нэрийг бол бид нэр дараагийн ээлжинд хийцэн явж байгаа. Түрүүн бас хэлжсэн нөгөө танаа газраас олгодог виз байгаа бас гадаад ямтай хамтарч олгодог виз байгаа гэж тэ. Тэгэхээр зөвхөн одоо болохоор гадаад ямтай хамтрахгүй зөвхөн танаа газрын хүрээнд олгодог виз цахим хэлбэрт оруулж байгаа гэж ойлгож байсан. Яг тэр хэсгийг асуулагчдад тодорхой тайлбарлаж хэлэхгүй. Энэ болохоор юм л да. Виз олох хоёр байгууллага байна тий. Гадаад иргэн хараатай газар, гадаад иргэн яам. Тэгэхээр Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консул байгаа газраас ирж байгаа хүмүүс болвол 30 хүртэлх хоногийн
хоногоор ирж байгаа тохиолдолд жуулчин одоо төрийн бус байгууллагын О ангиллын тэгээд мөн ажил хэргийн шугамар ирж байгаа хүмүүс бол дипломат төлөвлөгчийн газар болон өргөмжлөлт консулоос виза аваад ирэх боломжтой. Харин өргөмжлөлт дипломат төлөвлөгчийн газар болон өргөмжлөлт консулгүй газраас ирж байгаа хүмүүс бол хөлийн бомб дээр одоо виз авах боломжтой. Тэгээд энэ зөвшөөрлийг болохоор гадаад иргэн хариатын газраас олгодог байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол цахим үйлчилгээндээ энэ хөлийн бомб дээр олгох энэ визийн зөвшөөрлийг эхэлж нэвтрүүлсэн байна. Тэгээд ингэж хил дээр бомб дээр виз олгодог асуудал нь манай Монголд одоо сүүлийн үед бас нэг жуулчлалын асуудлаар айгүй хэрэгжиж байгаа шүү дээ. Жуулчлал дээр олох визийн асуудал нь хөнгөлөлтөй болж ирэх. Яг тэгэхээр шууд манайх руу төв рүү бичиг явуулаад тэрнийхээ хариу хүлээгээд илгүүгээр шууд онлайнаар байгаа газраас виз явуулж байгаа юм. Нөгөө жуулчнаар орж ирэх хүмүүст нь аль биш хил дээр ирэхэд виз нь олгогдсон байх жишээ. Энэ тал дээр бас даваа тал байгаа. Ямар тохиолдолд виз татгалзах вэ? Үндслүүд юу байх вэ? Монгол Улсын виз мэдүүлэгч журмын 5-1 хэсэг заасан. Үндслүүд байна. Одоо жишээ нь одоо юу гэдэг виз мэдүүлэгтээ анкет дутуу бүгдсэн ч байт юм уу, худлаа мэдүүлсэн. Тэр тохиолдолд бол татгалзах үндслэл болж байгаа. Виз мэдүүлэхдээ анхаарах зүйлс ч гэдэг юм уу те. Тэр тухайд одоо юу гэж хэлэх вэ? Жишээлбэл одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо ингээд бид жилдээ хэдэн сая чинь жуулчин 5 сая жуулчин аавна гэл ингээл ярьдаг мөртлөө ихэнх нь харахаар нөгөө барилгын хятадууд орж ирдэг ч гэдэг юм уу те. Эдгээр бүгдээрээ жуулчны визтэй байдаг гэл та нарын одоо 2 цахим хэлбэрт оруулах гэдэг визний нэг төрөл нь болж таарат байна л та те. Тэр энэ тухайд юу хэлэх вэ? Энэ төрөл дээр бол хуучин бол тиймэрхүү үзэл байсан. Одоо сүүлийн үед манайх e-immigration гэсэн төсөл хэрэгжүүлсэн энэ гойгогийн тусламжтай. Тэр нь яасан бэ гэхээр хилээр орж ирж байгаа бүх хүмүүс болон гадаадын иргэдийн нэгдсэн нэг системд оруулаад бүртгэдэг системтэй болсон. Хоёрдугаарт манай Монголд ажиллахаар ирж байгаа гадаадын иргэдэн шүү дээ. Энэ олдоо урд төрчийн хүмүүст байгаа шүү. Таны хэлдгээр нэг олон ядуу жуулчны визээр орж ирээд байна гэсэн. Одоо бол нөгөө аж ахуй нэгжүүд өөрсдөө захиалгаа өгөөд хөдөлмөрийн биржээс квота авчдаг учраас тэр жуулчны визээр ажиллах гэж орж ирдэг ядууд бол баг байхгүй. Тэрээс нь нэмжлэхэд бол тухайн иргэд бол виз мэдүүлэхтэй жуулчлана гэж орж ирсэн байгаа тийм. Зарим нь бол яг ажил хэргийн гэдгээрээ бизнес ангиллын виза аваад ирсэн. Зарим тохиолдолд жуулчлана гэдэг одоо G ангиллын виза аваад орж ирсэн. Тэгээд тэр хүмүүс яагаад ингэ ажил хийж байгаа тохиолдол гараад байна гэхээр эдгээр чи өөрсдөө ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан. Гэдгээрээ манай хяналт шалгалтын газраас бас зохих үйл ажиллагааг явуулдаг байна. Энэ тохиолдолд нөгөө албадан гарах гэсэн арга хэмжээ бас авагддаг тийм. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулдаг. Зөв. Одоо ерөнхийдөө бол нөгөө төрийн үйлчлэгийг аль болох цахимжуулах бодлогыг бас засгийн газраас хэрэгжүүлж байгаа тий. Одоо жишээлбэл заавал нэг лавлгаа авах гэж төрийн байгууллагт очиод очирлах биш. Тэрийг захимаар олгочдаг. Заавал одоо виз мэдүүлэхийн тулд бичлээ очиод түрүүн таны хэлдгээр буян тухай буюу одоо нисгтэр байгаа тий. Гадаад иргэн хариатын газар дээр очихгүйгээр захимаар ингээ авчдаг болж шүү дээ. Тухайн хэрэглэгч ч юм уу виз мэдүүлж байгаа хүмүүст бол энэ маш боломжийн зүйл байх. Гэхдээ нөгөө цахим байдлаар юмаа мэдүүлж сураагүй бас бүлэг байж болох талтай юу? Энэ тал дээр бас дахин асууад идэх нь хэрвээ тэдтэй материалаа яаж мэдүүлэхээ ч юм уу альсгүй ямар нэг материалын бүрдүүлэлт дутуу байгаад виза авч чадахгүй бол бас нөгөө өөрсдөд нь эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас анхааруулж хэлэх юм юу байна вэ? Яг захимаар мэдүүлж байгаа тохиолдолд бид хамгийн эхлээд материалын бүрдлийг хянаад одоо шалгаж байна гэсэн одоо төлөвийг одоо нөгөө үйлчлэгээ авч байгаа хүн дээр хүргэж чинь тэгээ хэрвээ материалын бүрдэл дутуу бол одоо нэн даруй тухайн иргэнд таны материалын ийм хэсэг ийм материалууд дутуу байна гэсэн хариуг бол шууд өргөж байгаа. Түрүү нөгөө журманд өөрчлөлт орж байгаа гэжсэн. Гэхдээ энэ визатай бол холбоогүй юм шиг байгаа. Тэр бас танай газраар үйлчлүүлдэг иргэдийн хувьд ямар үйл ажиллагаанд нь өөрчлөлт орж байгаа гэж ойлгох хэрэгтэй вэ? Энэ өнгөрсөн онд 2018 онд орсон одоо шинээр шинжилэн батлагдсан журам байна. Монгол улсад виз олгох журам. Үүнд болохоор хөнгөлөлттэй ямар өөрчлөлт өнгөвчлсөн одоо ямар өөрчлөлт орсон гэхээр одоо Монгол улсын хариатаас гарсан Монгол улсын иргэнээс төрсэн
гадаадын иргэн тэдний гэр бүлийн гишүүнд бол 90 хүртэл хоногийн H ангиллын визийг бол зөвшөөрлгүйгээр олгоно гэсэн тийм залбирч ирсэн. Энэ одоо хэрэгжиж байгаа гэсэн үг юм шүү. Зөвшөөрлгүйгээр гэдгийг тодруулахгүй өмнө нь яадаг байсан. Өмнө нь болохоор 30-аас дээш хоногийн одоо GOB гэсэн ангиллаас одоо өөр ангиллын визийг одоо хилийн чандаас авахын тулд заавал гадаад иргэн хариуцлагын газраас визийн зөвшөөрөл одоо дипломат төлөөлөгчийн газруудад явдаг байсан бол одоо гадаадд амьдарч байгаа Монгол улсын хариуцаас гарсан иргэн мөн Монгол улсын иргэнээс төрсэн гадаадын иргэн түүний гэр бүлийн гишүүд бол тийм визээ шууд авах боломжтой болсон гэсэн. За ерөнхийдөө одоо юу гэдгийг цахим хэлбэрт оруулснаар иргэдийн хувьд нөгөө эдийн засаг, цаг хугацаа, ер нь тэгэл ажлын цаг цаг бол бүгдийн л хэмжээн л та. Энэ үйлчилгээ ер нь иргэдэд одоо хэр мэдээлэл нь хүрч чадсан бол өнөөдөр одоо ийм болж шүү гэж мэдээлж юм те. Энэ төрөл дахиад одоо юу гэдэг нөгөө визаг магадгүй 5 дугаар сарын 1-ээр эх 7 хоногоос л цахим хэлбэрээр виз өгч эхлэх гэдэг шүү дээ те. Магадгүй зарим иргэд мэдгүй бас биечлэн очиод байх боломжтой байх. Зүгээр танах энэ талаарх мэдээллийн сувгуудаа яаж тарааж байна мэдээллийг? Энэ талаар бол анхныхын танах л болж байна. Яг шударгаар хэлдэг. За энэс хойш бол бид нэр бүх телевизийн болон болцоотой бүх сувгаа ашиглаад манайх ийм онлайн цахим хэлбэрийн бүртгэлийн үйлчилгээ явуулж байгаа шүү гэдэг цаасан болон дурс дүүтэй хэлбэрээр явуулна гэж төлөвлөж ажиллаж байгаа. За тэгээ энэ 5 сарын 1-ээс шууд ажилдаа ороод энэ маань шууд явахдаа бид нэг сарын дотор бас дахиад хөдөлмөрчдөөсөө санал хүсэлтийг авна. За танаа үйлчилгээний чинь энэ хэсэгт юм ойлгохгүй байх ч гэдэг энэ айгүй их давтагчийгээ биднэрт хэцүү байх ч гэдэг юм. Тийм саналуудыг аваад тэрийг бас дахиж базаад энэ системээ дахиад улам сайжруулад ер нь дахиад нэг сарын дараа 6 сарын 1-ээс бол энэ бол хэвийн ажиллагаанд орчин тооцож байгаа. Тэр бол бүх сувгуудаа ашиглаад бид нэр сурталчилгаа юм. Системийг улам боловсронгуй болгох шаардлага бол байгаа. Гэтэ одоо ашиглаад эхлэхээр яг ашиглалтын явцад ер нь юг сайжруулах хэрэгтэй юм бэ гэдэг саналууд бол гарах л байна. Тийм саналуудыг бид нар бас тодорхой хаяг хэлээд утас тавьсан байгаа. Энийхээ дагуу бид хүлээж авах. Тэгээд мөн захим хүсэлтийг хүлээж авч байгаа хэсэг дээрээ бас нэг иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах талбарыг бол байрлуулсан байгаа. Тэрүүгээр бас иргэдийн санал хүсэлтийг хүлээж аваад боломжтой тэр нөхцлүүдийн нэмж оруулаад шийдвэрлээд явах тийм ажлууд хийж байна. Ерөнхийдөө хамгийн түгээмэл олгогддог 2 ангиллын виз буюу JV гэсэн 2 ангиллын визээ захимаар олох гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр юу гэдэг чинь одоо бусад үйлчилгээнүүд ямар байдлаар захим шилжих болж гэдэг юм хүлээлт бол бас иргэдийн дунд байгаа ах гэж бодож байна. Технологийн хувьд тий хичнээн хандлтыг нэгэнд ор даах ийм сайт бай. Танаа одоо тэр шинэ нэр нэвтрүүлж байгаа технологийн нэр нь юу вэ? Системийнх нь тусгал нэр байгаа юу? Эсвэл сайт дээр зүгээр сайт дээр захим виза гэдэг юм. Тэгээ захим виза. Манай сайт руу ороод орохлоор үндсэн цэцнүүд гэж байдаг ш. Тэрний хамгийн баруун дээдлийн үндэсгт нь захим виза гэж бичсэн. Тэрийг дараад ороход манай энэ 2 төрлийн үйлчилгээ яаж хандах вэ гэдгийг ингээд детальчлаа заагаад өгсөн байна. Тэрийг уншаад тэрнийхээ дагуу ороод явчих. Ер нь хэрэглэхэд бол нэлээ энгийн. Тий, асуултууд нь ойлгомжтой. Тэрнийхээ дагуу материалаа хийгээл сканерт юм аа, сканерт юм аа оруулаад бичих юм аа бичээд явчих. Нэг дор хэдэн хүний хандлтыг даах вэ? Нэг дор энэ бол ерөөсөө хэдлүүл хэдийг авч болно шүү дээ. Боломжтой. Тий. Манай өөрийн сервер дээр энэ материалаа хүлээж авах учраас заавал нэг гадны байгууллагын сервер танаа багтаамж ямар үлээ гэдэг юм асуудал байхгүй. Тэгээд аваад гэсэн. Тэгээд энийгээ бид нар авсан материалаас цог хэмжээний хугацааны дараа архивлна. Архивл нөгөө мэдээллийнхээ хэмжээг багасгах дахиж нөгөө хурдан үйлчлэгийг явуулах гэсэн. Байнга архивлж найдвартай ажиллагааг хангаж байна. Гадаад иргэд Монголоос виз хүсэж байгаа тохиолдол цөөрж гинүү аль эсвэл нэмэгдэж гинүү? Ерөнхий хандлагыг харуул ямар байна вэ? Яг янз бүрэлтэй. Гэхдээ яг ер нь нийтлэг одоо нэг айхтар одоо хэлбэлзэж эргэсч багасаад байгаа тийм асуудал бол байхгүй. Ерөнхий төвшин. Аль улсын иргэд одоо хамгийн олноороо виз мэдүүлж байна гэвэл ямар улсын иргэд вэ? Бүгд найрамдагтад ард улс байна уу?
Одоо 3 жилийн өмнө бол бүгд найрамдагтад тус ирээд хамгийн олноороо виз мэдүүлж ин гэсэн мэдээллийг бол харж байсан л та. Тийм, манай улс чинь ерөөс хоёр улстай хэлж байгаа. Нэг нь Орос, нэг нь Япон. Тийм. За тэгээ манай газар тариалан энэ барилга, зам тээвэр бүтээн байгуулалтын ихэнх хүмүүс нь эдгээр хойд хөрсийн маань улсууд ирж хийж байгаа. Тэгэхээр бид нар дээр ирж үйлчлдэг хүмүүсийн ихэнх нь тэд нар л байгаа гэж ойлгож байна. За цаг зав гаргаж манай студид ирсэнд баярлалаа. За ерөнхийдөө 5 дугаар сарын 1 буюу эх 7 хоногоос эхлээд визний зөвшөөрлийг цахимаар олгож байгаа гэдэг мэдээллийг бид энэ удаагийн зочны цагаар үзэгч та бүхэнд хүрэхийг зорьсон юм а. За учир нь юу гэхээр зөвхөн өөрсдийнхөө биеэр ирж одоо олгодог байсан 11 төрлийн визээс эхний ээлжинд 2 ангиллын виз буюу за жуулчин бизнес ангиллын визийг бол цахим хэлбэрээр олгож байгаа. За цахим хэлбэрээр яаж виз мэдүүлэх вэ гэдгийг бол манай зочид үзэгч та бүхэнд маш тодорхой тайлбарлаж өгсөн. Өөрөөр гадаадын иргэн ариатын газрын вебсайт руу ороход тодорхой цэс байгаа. За тэр цэс рүү ороход бол ер нь виз яаж мэдүүлэх ёстой, юун дээр анхаарах юм бэ гэдэг мэдээлэл нь бол маш нээлттэй ойлгомжтой хэлбэрээр байршуулсан. За хамгийн гол нь бас магадгүй ихний ээлжинд та виз мэдүүлэхээр материалаа цэхэн вебсайт руу оруулаа гэхэд дутуу оруулсан тохиолдолд таны ямар материал дутуу вэ гэдгийг имэйл хаяг болоод гар утсанд мессежээр нь бас өгөх юм байна. Тэгээд ихний ээлжинд 2 ангиллын виз орж байгаа гэсэн цааш та бас бүх ангиллынхаа визийг цэхэн хэлбэрт оруулахын чиглэлийг бас гадаадын иргэн ариатын газраас барьж ажиллаж байгаа юм байна. Манай студид гадаадын иргэн ариатын газрын виз зөвшөөрөл харьяатын газрын мэдээлэл авалгааны мэргэжилтэн их жаргал болоод тус газрын виз зөвшөөрлийн мэргэжилтэн Түрхүү нар өргөдөө оролцлоо. Ингээд анхаарлаа хандуулж хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. За магадгүй дэлгэрэнгүй мэдээлэл үзэгч та авахыг хүсэж байгаа бах тус газрын вебсайт мэдээж таны өмнө нээлттэй. За баярлалаа.